Сайн байцгаана уу? Телевиз үзэж хүүхд багчуу та бүхэнтэй дахин уулзч байгаадаа баяртай байна. Өмнөх жилийн дугаараар бид идэвхтэй хөдөлгөөний талаар үзсэн. Харин өнөөдрийн дугаараар бид стресс түүнийг зөв тайлах арга замуудын талаар үзэх болно. Стресс гэж юу болох түүнээс гарах арга замуудын талаар мэдлэг эзэмшүүлнэ. Хичээлийн дараа та бүхэн дараах мэдлэг чадварт суралцсан байх болно. Одоо стресс гэж юу болох талаар ярилцъя. Стресс гэдэг нь өдөр тутмын амьдралын нөхцөл шаардлага болон амьдралд гарч байгаа томоохон өөрчлөлтүүдийн улмаас үүсэж байгаа дарамт буюу шахалтад үзүүлэх хүний бие организм буюу бие махбод оюун санааны хариул үйлдэлийг хэлдэг. Стрессийг үүсгэж байгаа нөхцөл байдал үйл явдал юм уу бодит зүйлийг стресс үүсгэгч гэж нэрлэдэг. Үүнд ямар нэг харилцаанд хүндрэл гарах, сургууль дээр чухал шалгалт өгөх буюу эцэг эхтэйгээ муудалцах, үе тэнгийнхээ найз нөхдөд тааж тохирохгүй байх гэх мэт. Эерэг стресс нь хувь хүнд ирж буй мэдээлэл эерэг мэдрэмж төрүүлснээр үүсдэг стрессийг хэлдэг. Харин сөрөг стресс гэдэг нь хувь хүнд ирж буй мэдээлэл тохиолдол нь сөрөг мэдрэмж төрүүлснээр үүсэх тийм стрессийг хэлж байгаамаа. Стресс бүхэн сөрөг нөлөөтэй гэж ойлгож бас болохгүй. Заримдаа стресс нь хүнийг зорьсон зүйлдээ тэмүүлэх, ирмэлзэлтэй болгож, зорилгодоо хүрэх тийм арга замыг нь тууштай мөртгөд түлхэж болж өгдөг юм аа. Ер нь аль ч хэлбэрийн тэр стрессийн буруу зохицуулалт нь тухайн хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Стресс нь зөвхөн эргэтэн тогтолцоонд нөлөөлөө зогсохгүй, хүний нийгмийн байр суурьд ч бас нөлөөлж идэг. Болох нь янз бүрийн судалгаагаар батгдсан байдаг юм аа. Стрессийн төрөл гэж юу болох вэ? Үүний талаар ярив. За нэгдүгээрт нь гэр бүлийн стресс гэж байдаг. За үүнд юу орох вэ гэхээр зэрэг тухайн өрх гэр бүлд мөнгө тутмаг байх, эсвэл үр хүүхэд нь өсөглөн байх, эхнэр нөхөр нь уур уцаартай байх, мөн эхнэр нөхөр нь архичин байх, бие бинийгээ дарамталдаг, зодддог байх. За хүүхдүүд нь гэр орноосоо дайждаг байх гэх мэт энэ бүхэн бол гэр бүлийн хувьд үүсэж байгаа стресс юм аа. Дараагийн стресс нь болохоор өөрөөс шалтгаалсан стресс байдаг. За энэ болохоор бүхнийг би чадна, би хийн. За би л байхгүй бол энэ ажлыг хэн хийх вэ те? Гэх мэтчлэн бусад хүмүүсийн ажил амьдрал надад хамаатай гэх зэрэгээр ачаатай тэмээний үүрэг гүйцэтгэдэг байдлаар илэрдэг. За дараа нь болохоор ажлаас болсон стресс гэж байдаг. Ажлаас халагдах, хэн нэгэн гадуурхан дээрлэхэд дотроо их шаналлах. За ялангуяа байгууллагын удирдлага даа загнуул дарамтлуулах. Зарим нь хүний сөрөг энергиэс болж стресст орох гэх мэтчлэн. За стрессээс ангижрахын тулд жишээлх юм бол хүмүүс хор зуршил татагдах. За өөрийн үнлэмж буурах, ажлын үзүүлэлтэд нэрс буурах, амиа хордлох хийх. За хэн нэгнийг буруутгаж өшөө хонзон авах зорилгоор гэмт хэрэгтэн болох. За ойр дотны хүндээ дарамт шахалт үзүүлэх зэрэгээр сөрөг үйлдэлүүдийг хийх юм олонтой байдаг. Тэгэхээр бидний хүрээлэн байгаа орчноос дараах зүйлүүд бухимдлыг үүсгэж идэг. Жишээлх юм бол авто замын бөглөрөлт, ажлын ачаалал, ажилгүйдэл, цаг агаарын өөрчлөлт, за мөн улс төр үнийн өсөлт тэгээд мөн шийтгэд бэрхшээлтэй тийм харилцаа байдаг гэх мэтчлэн. За гэр бүлийн болон өдрөөс өдөрт үүсдэг тийм тулгамдсан асуудлууд нь стрессийг бий болгож идэг юм аа. За тэгэхээр зэрэг стресс үүсгэгчийг юу гэж ангилдаг вэ гэхээр зэрэг жижиг буюу том стресс үүсгэгч гэж үздэг. Тэгэхээр жижиг стресс үүсгэгчид юу орох вэ гэхээр зэрэг шалгалт өгөх, сургуультай өөр сургуульд шилжиж очих, шүдний эмчэд очиж үзүүлэх. За мөн хит их гэрийн даалгавар хийж түүндээ нервт буюу бухимдах, хит их ажилтай байх, тухайн үед архиар шахуулах, дээрлэхүүлэх, за мөн хүнтэй хэрэлдэх юм уу, зодтолдох гэх мэтчлэн. За мөн тэмцээнд бэлдэх, за тэгээд найзтайгаа болзоонд явах, авиасаа үзүүлэх гэх мэтчлийн зүйлүүд бол дандаа жижиг стресс үүсгэгчтэй юм аа. За том стресс үүсгэгчд юу орох вэ гэхээр зэрэг тухайн хүн ажлаасаа халагдах. За хайртай хүн нь нас барах, буюу ойр дотны үн нас барах. За мөн байгалийн гамшигт өртөх, эхнэр нөхрөөсөө салах, хүнд өвчин тусах, за осолд орох, хүсээгүй жирэмслэлт. За тухайн үед мөнгө нь хүрэхгүй үр тавих ч юм уу те. Шинэ ажил эхлэх, хүнтэй гэрлэх, шинэ хүүхэд төрөх гэх мэтчлэн бол том стресс үүсгэгчд ордог юм аа. Стрессийн нөлөө нь дараах байдлаар илэрч идэг.
бие махбодын хувьд ингээд аваад үзэх юм бол огиуц нь хурж ийн, гизэн гүйлгэн, бацлан, за мөн хүзүү нуруу, мөрн хөшдөг, за шүдэ хавирдаг, унтахтаа шүдэ хавирдаг, ирч хүч нэмэгдэх, толгоо өвдөх гэх, нойр гүдэх, за мөн гих мэтчлэн үүсдэг бол сэтгэл хөдлөлийн хувьд аваад үзэхээр уйт гарлах, одоо бодохгүйгээр шийдвэр гаргах, өөртөө одоо шууд шийдвэр гаргах тийм ээ. Өөртөө сөрөг байдлаар хандах, сэтгэлээр унах, сэтгэлийн хөөрөлтэй байх, одоо янз бүрийн зүйлээс айж цочих, өөртөө итгэл алдрах зэрэгээр илэрдэг. За зан үйлийн хувьд бол одоо хүн хумсаа мэрх, хит их эсвэл бага идэх, хит их унтах, за мартамхай болох, хөдөлмөрийн бүтээвч сайжрах, муудах тийм ээ. За мөн арх хэтрүүлэн хэрэглэх, амиа хорлох гэх мэт нь бол орж байгаамаа. Стрессийн нөхцлүүдийн хувьд аваад үзэх юм бол хүчтэй стрессийн нөхцөлд дараах зүйл ордог. За маш өндөр түвшний дарамт шахалт үүнээс үүдсэн стресс төрүүлдэг боловч одоо маш түргэн хугацаанд өөртөө шийдэгдэх нөхцөлийг хэлж байгаа. Жишээлх юм бол ямар нэгэн хурал цуглаан дээр үг хэлэх, за мөн концертын үеэр дуу дуулах гэх мэтчлэн. За мөн богино хугацааны стресст аюу орох юм бэ гэх юм зэрэг. Тодорхой богино хугацааны туршид оршин тогтнох тийм стресс үүсгэгчдийн нөлөөгөөр үүсэж байгаа стрессийг хэлдэг. Жишээлх юм бол одоо маш шахуу хуваарт одоо багтаж 1-7 хоногийн хугацаанд ч юм уу тийм хүндхэн одоо хичээлийн шалгалтанд бэлтгэгч байдаг юм уу. За мөн хугацаа нь одоо хэдэн 7 хоногоор үргэлжлэн гэх мэтчлэн энэ нь болохоор урт удаан хугацааны стресс орж байгаамаа. Эрдэмтдийн судалгаагаар хит их одоо бухимдал удаан хугацаагаар явснаас сэтгэл готролд ордог байна. Хүчтэй одоо зохицуулагдахааргүй стресст орсон хүмүүс түүндээ автагдан итгэл нь алдаршдаг. Аливаа зүйлийг хийхээр мэлцэл байхгүй болох талтай байдаг. Хэрвээ стрессийг одоо зөв тайлахгүй бол одоо бас ямар байдалд хүрэх нь ойлгомжтой. Тэгэхээр зэрэг стрессийг зөв зохицуулж сурна гэдэг нь одоо хүн амьдралдаа тохиолдох янз бүрийн одоо хүндрэлтэй, бэрхшээлтэй, тэмцэх, шаардлагатай зүйлсийг зохицуулж сурна гэсэн үг юм аа. Стрессийг одоо сайтар зохицуулж сурна гэдэг нь өөрийнхөө ажлын үр хөтээл чадвараа хамгийн дээд хэмжээнд байлгаж амьдралыг одоо сайн сайхнаар харах тийм ээ нөхцөл болж өгдөг. Үүгээр онцлогтой. За ингийн тулд одоо дараах тийм хідэн энгийн алхмуудыг та бүхэн хийгээд туршаад үзээрэй. За нэгдүгээрт нь одоо төлөвлөх гэж байгаа. Энэ болохоор өөрийн зорилгодоо хүрэхин тулд одоо цагийг үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө одоо хийж амжуулах зүйлээ төлөвлөл. Тийм ээ. За өвөө байх нь бол ер нь стрессээс ангид байх нэг сайн арга болж өгдөг юм аа. Хоёрт нь болохоор тэр ярилцах гэж үздэг. За тэгэхээр найз нөхөд болоод гэр бүлийнхээ ойр дотныхоо хүмүүстэй одоо өөр тулгарсан бэрхшээлийн талаар ярилцах нь чухал байдаг. За гуравт нь болохоор сайтар амрах, стресс одоо үүсгэж байгаа бүх бодлоосоо салах хэрэгтэй, толгооноосоо цэвэрлэх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо үнийг авч яхахын тулд хөгжим сонсох, дуртай зүйлээ хийх, салхинд гарах, уул ус модтай газар очиж одоо шууны жиргээ буюу усны тэр хоржигнох чимээ, мод найгах чимээ зэргийг сонсох нь маш сайхан мэдрэмжийг төрүүлж өгдөг. За дөрөвт нь болохоор инээж байх. Найз нөхдөйгөө болон гэр бүлийнхээ хүмүүстэйгээ за мөн инээдний хошин шог үзүүлбэр үзэх болон кино үзэх эсвэл одоо инээж баясах тийм орчин бүрдүүлж инээж баясаж наатах нь стрессээс ангижирдаг ийм сайн талтай юм аа. Тэгвэл одоо стресс буюу бухимдлыг тайлах гэж юу юм бэ гэдэг талаар ярив. Стресс буюу бухимдал нь одоо хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг эрсдэлтийн хүчин зүйлийн нэг юм аа. Стрессийг одоо зөв тайлж сурснаар түүний сөрөг нөлөө бууруулах, амьдралдаа сэтгэл хангалуун байх тийм боломжийг нэмэгдүүлж өгдөг. За одоо ингээд та бүхэнд стресс буюу бухимдлыг тайлах зөв одоо тайлах аргуудыг танилцуулъя. 1. Бишрэн шүтэх. За та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Одоо жишээлх юм бол бурхан, шашин, байгаль, их дэлхий, эцэг их, ах дүү, хань нөхөр, за мөн үр хүүхдээ, эсвэл найз нөхдөд ер нь өөртөө одоо сэтгэл тааламж өгөх зүйлээр бишрэн шүтэж явах юм бол таны тэр бухимдал өөр аяндаа тайлбарладаг. За хоёрт нь болохоор өөрийгөө таних. Та өөрөөсөө аль нэгэн сайн сайхан зүйлийг олж харахыг хичээх хэрэгтэй. Өөрөө толинд харж сайхан хувцаа өмс, өөрийнхөө сайн сайхан явсан үеэ сан, зургийнхаа цомгийг үз тийм ээ. Залуу цагтаа ямар байсан байна. Түүнээсээ эрч хүч энерги ав. Тэг ер нь бол өөрийгөө ямагт одоо сайн сайхнаар бодож байх нь чухал юм аа. Дараа нь ажлаа хуваарлах одоо төлөвлөх. Хэрэв та хит их ядарсан ажил чинь бүтэл муутай эсвэл яар зандрах үедээ тийм хийж байгаа ажлаа эргээд нэг төлөвлөд үзэх хэрэгтэй. Тэгэд онц одоо чухал биш ажил байх юм бол төр зур хоошин тавиад үзэх хэрэгтэй.
Онц чухал ажлаа хойш нь төр тавиад одоо үнэт цагаа үр ашигтай өнгөрөхийг хичээгээрэй. За зөв амрах. Энэ болохоор одоо та хит их ачаалттай байсан ч гэсэн завсарлага амралтаа эдлэхийг хичээж бай. За өдийн хоолундаа тавтаа идэж уусныхаа дараа хоромхон зурч гэсэн ингээд унтаа тавх нь бол бас их ашигтай байдаг. За дасгал хөдөлгөөн хийх. За энэ болохоор хит их ачаал ажил хөдөлмөр альва зүйлтэй холбоотой сэтгэл бухимдлын үед биеийн тийм чөлөөт хөдөлгөөнийг хийх гэсэн санаа байгаа. Тухайлбал одоо цэвэр агаартай газраар 3-8 км орчим зайд тийм түргэн алхаагаар алхаж зугаалж явхад тарих хүчил төрөгчөөр хангагддаг байна. За мөн ухаан санаа улам саруулж аяндаа сэтгэл баясаж бухимдал тайлбарладаг. За хамт олонтойгоо байх. За энэ бол мэдээж сэтгэлийн тааламжгүй үедээ та дуулах, бүжиглэх, одоо шүлэг унших, уран зохиол ярилцах ч юм уу те өөрийнхөө болоод бусдын сэтгэлийг өөдөн татах зэрэгээр ярилцах нь их чухал зүйтэй гэдэг юм аа. Мөн инээмсэглэж авах. За сайхан инээмсэглэл нь одоо хүний сэтгэлийг байнга сэргэж байдгийг та санаж та өөрөө дандаа инээмсэглэж одоо бусдыг инээл гэж байхад чухал. За мөн бусдын зовлонг хуваалцах. За энэ болохоор сэтгэлээр одоо бухимдаж айж төгссөн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож түүнд одоо зөвлөгөө өгч тусалцаа үзүүлэхийг хичээж авах хэрэгтэй. За мөн хамтран ярилцах нь хэрэгжүүлэлттэй байдаг. Хамт олон болон гэр бүл ах トゥ нартайгаа тэр хамтарч ярилцах, мөн төлөвлөгөө шийдвэр гаргаж байх нь сэтгэлийн бухимдлаа тайлах хамгийн сайн арга болж өгдөг. За дуу хөгжмийг сонирхох. Энэ нь одоо та сайхан дуу хөгжим одоо сонсох, өөрөө болон хүмүүстэй хамтарч дуулах, хөгжимдөх одоо зэрэг сэтгэлээ сэргээж байх нь одоо тайвширлыг болдог. Биеийн тамираар хичээлж байгаа. Жишээлбэл гүүх, теннис тоглох, хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг одоо спорт тоглоомоор тоглоход тархины цусан хангамж эрс сайжирч эд эсүүд одоо хүчил төрөгчөөр хангагдаж тааламжтай сэтгэл хөдлөлүүд үүсдэг. За нөгөө талаас аваад үзэх юм бол булчингийн агшлтын явцад бие махбодод үүссэн тэр үлэмж хэмжээний сүүний хүчлийн улмаас нөлөөгөөр одоо бухимдал нь амархан тайлбарладаг байна. Мэдрэхүүгээ сайжруулах. За энэ болохоор хит их ачаалал сэтгцийн таагүй үед өөрөө өөртөө болон хүнээр иллэг хийлгүүлэх эсвэл одоо сэтгэлийг тайвшруулах, биеийн чилээг гаргах тийм ээ. Ялангуяа одоо ар нурууны голоор иллэг хийх зэрэг нь одоо бие махбодыг нэлээд хэмжээгээр сэргэж өгдөг сайдалтай байна. За амьсгалын дасгал хийх. Энэ болохоор гүнзгий амьсгал авч зүрх уушигны үйл ажиллагааг сайжруулдаг. За амьсгалын дасгал хийх үед маш тухтай сууж удаанаар тийм гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Энэ дасгалыг ер нь бол 5 минутын туршид хийж байх нь чухал юм аа. За ингээд та бүхэнд гэрийн даалгавраа төлөвлүүлье. За стресст орсон үедээ өнөөдрийн хичээлээр үтсэн стресс тайлах энгийн аргуудаас хэрэглэж туршиж үзээрэй. За хоёрт нь стресст орсон хэн нэгэнд тусалж зөвлөгөө өгөөрэй. Өнөөдрийн хичээлийг анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа түр баяртай.